Цэвэрлэх байгууламжийн аэротикийн хэсгийг 1979-1985 онд ашиглалтанд оруулж түүнээс хойш засвар шинжилгээ хийгээгүйгээс дунгаагүрийн ханамж цооролт үүсэж цэвэр бохир ус нийлээд исэн юм а. Энэ чигээрээ явбал эргэжлэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүрлээд байлаа. Иймээс усаагүй удирдах газраас 40 сая төгрөгийг гаргаж өнгөрсөн 13-наас 14-ний шил жившин урсгал цэцрийн ажлыг хийсэн юм а. 21 цагийн хугацаанд үргэлжилсэн төв цэвэрлэх байгууламжийн цэцрийн ажлын үеэр нийт 26 аршир архив пивны үйлдвэрийн усыг 36 цагаар хаажээ. Харин орон сууцны айл өрхүүдийн хэрэглээний усыг багасгаж зарим газар 11 цагийн хугацаанд хязгаарлалт хийсэн тухай усыг удирдах газраас мэдээлж байна. За ямар засвар хийсэн гэхээр анхдагч 4-р тунгаагуурын бетоны эзийг засварлаж 1-3-р тунгаагуурын шипер хаалтыг шинээр сольж 4-р тунгаагуурынхаа шипер хаалтын цөмөрсөн хэсгийг нь листээр нөхөж засварлсан. За элс баригчийн 4 коридор тогтсон 15 тонн эс хогийг бол цэвэрлсэн. Биологийн цэвэрлэгээний аэротингийн цоорсон 240 м квадрат хэсгийг бол бүгд засвар хийсэн. Мөн засварын үед бохирыг 50% цэвэршүүлээд туулгал руу нийлүүлсэн. Ингэхдээ 70,900 м3 усыг зутгсан гэлээ. Энэ удаагийн засварын ажил зөвхөн аюулын арангийг л нэг удаа тогтоосон болохоос төв цэвэрлэх байгууламжаа бүрэн шинжилсэн асуудал бишээ гэдгийг ч албаных онцоллоо. Цаашаад төв цэвэрлэх байгууламжийг зохицоор нь шинжилэхгүй бол дахин Улаанбаатар хот бохиртой шумбах аюултай гэдгийг давхар сануулъя. Одоо цаашаад бол техник технологи маань бүрэн хэмжээнд ингээд пүүл хүчин чадлаараа ажиллах юм гэсэн юм бол биш. Энэ бол зөвхөн гал унтрааж тухайн одоо цаг хугацаа гаргах заасан ийм л засварын ажил хийсэн. Цаашид бол яалтж байхгүй Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих үгүй юм а гэхэд энэ цэвэрлэх байгууламжийнхаа өнөөгийн одоо техник технологиг нь маш өргөн үрээтэйгээр солих ийм шаардлагатай байгаа. Засварын ажлыг сонгон архын дүүрийн аврах гал унтраах ангийн 26 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ус уг удирдах газрын инженерүүдээс бүрдсэн 70 хүний баг хийж гүйцэтгэжээ. Мөн усны төв лаборатори нийслэлийн мэргэжлийн албаны газар туулд нийлүүлсэн уснаас дээж авч яг хичнээн хувийн бохирдолтой усыг туулгалд нийлүүлсэн бэ гэдгийг нарийн шинжлэх юм а. Шинжилгээний хариу 5 хоногийн дараа гарна.